засгийн газрын гишүүнээр томилогдож байгаа бас нийт сайдуудаа мөн одоо нийгмийн хамгаалал хөтөлмөрийн сайдаар томилогдож байгаа номтой хоёр гишүүнийхээ ажилд амжилт хүсье. Тэгэхээр надад бол бас санал байна. Энэ юу вэ гэвэл бас одоо миний хувьд бол бодож явдаг. Энэ юу гэхээр манай улсад бол бас нэг хөгжлийн одоо бас нэг тодорхой загвар бол бас хэрэгтэй болцсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр ерөөсөө бусад одоо гадаадын орнуудын бол одоо онцлог хөгжлийн онцлог бол ерөөсөө манай орны хөгжлийн загвар энэ юм а гэдэг ингээд тунхагладаг. Үүнтэй адилхан бол манай улсад ч гэсэн яг энэ хөгжлийн загвараа тодорхой болгоё. Энийг бол бид нэр бол бас холоос хайхаас илүүтэйгээр яг одоо энэ Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн энэ зүүнний нийгмийн чиг баримжаатай үзэл баримтлал буюу энэ одоо Нордик загварын орнуудын одоо энэ Нордик модель гэж энэ хөгжлийн загварыг аваад ямар ч одоо нам улс төрийн хүчин гарч ирсэн бас энэ хөгжлийн загвараар улс орныхоо хөгжлийн концепцийг авч явдаг энэ зүйл рүү чиглэхэд энэ нийгмийн хамгаалал хөтөлмөрийн яам бол бас одоо голлох үүргийг гүйцэтгэх ёстой. Тэр утгаараа бол бас энэ удаагийн засгийн газрын бүтцэд энэ ерөнхий чиг үүргийн яам дээр бол нийгмийн хамгаалал хөтөлмөрийн яам орж ирж за бас энэ салбартаа туршлагатай бас залуу хүн энэ салбарыг бас удирдах авч явах гэж байгаад бол бас залуу хүний хувьд бол бас баяртай байна. Тэгэхээр үүний тулд бол яг энэ гадны Нордик загвараар хөгжиж байгаа орнууд бол ерөөсөө хүн рүүгээ чиглэсэн хөгжлийг үзэл баримтлаа болгож байгаас гадна төрийн үйлчилгээний салбарыг иргэд олондоо бол илүү нээлттэй болгосон. Төрийн үйлчилгээний одоо гол тулгуур одоо зарчим гол тулгуур одоо субъектүүд болсон багш шимж цагдаа нарын одоо нийгмийн асуудал цалин үсний асуудлыг бол шийдвэрлэж тэгээд эргээд тэр хүмүүсээсээ бол бас нэг шаардлага тавьж явдаг энэ зарчим бол маш их чухал байр суурьтай байдаг. Тэр утгаараа бол манай улсч гэсэн яг энэ төрийн үйлчилгээний тулгуур болсон энэ багш шимж цагдаа нарын нийгмийн асуудал цалин үсний асуудал руу бол орж ажиллах бол нэлээд их шаардлагатай байна. Ялангуяа бол би бас өөрөө Монголын залуу багш нарын холбоо гэж 20 мянга гаруй одоо гишүүдийг одоо инээндээ нэгтгэсэн 40-өөс доош насны залуучууд залуу багш нар байдаг энэ холбооны тэргүүнээр ажилладаг мянган багшийн гарын үсгтэй бол бас багш нарын дунд тулгамдаад байгаа асуудлыг би бас өмнө нь одоо хамт олонныхоо хамтаар их хурл дахь намын бүлэгт хөргүүлж Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт багш нарын цалингийн асуудлыг нэмэгдүүлнэ. Урамшууллын механизмыг одоо өөр түвшинд аваачнаа гэж орж өгсөн. Тэгэхгүй бол одооний яг нөхцөл байдал дээр бол багш нарын цалин гэхэд зөвхөн жилийн нэмэгдэл явдаг. 5 жил 50000 төгрөгөөр багш нарын цалин нэмэгдсэн байгаа өнгөрсөн жилүүдэд. 5 жилийн дараа нөгөө зэрэг нь ахихгүй бол цалин нэмэгдэггүй мянган төгрөгөөр нэмэгдээд явж байгаа ийм өрөвдөлтөй байдал бол байгаад байна. Тэгээд эргээд эцэстээ бид нөгөө хүнийг хөгжүүлж байгаа багш нараасаа их олон зүйлийг шаардах гэхээр нөгөө хүмүүс чинь нийгмийн асуудлаа шийдвэрлэегүй цалин өссөн хангалтгүй учраас тэднээс бид юу нэх юм бэ? Өнөөдөр багш нар гардаар нэг 470-80 мянган төгрөгийн цалин авч идэг. Тэгээ нөгөө хүмүүсийг орон сууцнд ороо нөгөө ипотекийн зээлд хамрагдаа гэхээр 5 жилийн дотор юу ч идэхгүй өмсөхгүй зүүхгүй гэрээсээ гарахгүй байхад нэг тэр урьдчилгаагаар төлөх хэмжээний юм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр бид нар энэ төрийн үйлчилгээний салбар руугаа орж өгөх нь зөв юм байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр бас одоо таныг бол бас багш нарын цалин өсийг нэмэгдүүлэх асуудал дээр нийгмийн асуудал дээр анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Мөрийн хөтөлбөрт бас заасан байгаа. Хоёр дахь бол бас гол санаа бол хүн болгон бас ярьж байгаа энэ ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал. Ажилгүйдлийг бол эмчлэхэд бол миний одоо бодож байгаагаар миний одоо санаж байгаагаар юу вэ гэхээр төр ихтэйд сургуулиуд хувийн хвшил 3-ийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд нийгмийн хамгаалал хөтөлмөрийн яам боловсролынхаа яамтай хамтарч ажиллаач гэж би хүсэж байгаа. Боловсролын яам хөтөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа мэрэгжлүүдийг дунд сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдийн дунд 4 жилийн дараа энэ мэрэгжлүүд эрэлттэй гэдгийг зарлцдаг. Ингээд тэр чиглэлүүдээр нь хүүхдүүд сургуультай ордог. Тэр эсвэл мэрэгжлийн сургуультай үйлдвэрлэлийн төвдөө ордог. Төгсөөд гарахт нь хөтөлмөрийн зах зээлд нөгөө мэрэгжил нь эрэлттэй байдаг. Оюутан байхдаа цагийн ажиллаар хангагдах юм бол нөгөө цагийн ажиллаар хангаж байгаа байгууллагыг нь төр өөрөө дэмждэг. Ийм одоо хамтын оролцоог нэмэгдүүлсэн цагт бол энэ ажлын байр ажилгүйдлийн асуудал бол шийдэгдэх юм байна. Тийм учраас нийгмийн хамгаалал хөтөлмөрийн яам боловсролын яам хоёр маань бол бас цаашдаа сайн нэгт хамтарч ажилласаа гэж бол хүсэж байгаа. Ер нь бол хүн рүүгээ чиглэсэн бодлого явуулах ёстой гэдэг утгаараа бол өнөөдөр манай одоо сонгон хайрхан дүүрэгт ихтэл одоо жишээ нь 62 дугаар сургууль их 4 ээлжир хичээлж л байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хүн рүүгээ хандсан зүйл байхгүй. Нэгсэндээ хүүхдүүдийн суурин зөв тавигдаж өгөхгүй байгаас болоод нөгөө хүүхдүүд мэрэгжлээ буруу сонгодог, ажлын байран дээр гараад ажилдаа өнж байж чаддаггүй ийм одоо асуудлууд байгаамаа. Тийм учраас одоо хүн рүүгээ хандсан бодлогыг одоо хэрэгжүүлж ажиллахыг бол бас танд одоо хичээнгүйлээ хүсэж байна. Таны ажилд амжилт хүсье. За, учрал гишүүн